Нийслэлчүүд сар шөнийн баяраар эдээ ундууныхаа дээжийг өргөж ажил үйлсээ даатхан сүсгэлдэг тасганы овоо сар шөнийн баярын дараа ямар дүр зурагтай болж үлдсэнийг харж байна. За бид яг одоо тасганы овоон дээр ирсэн байна. Тасганы овоог бол үнэндээ овоо нэртэй хогийн цэг болгон хувирчихсан байгааг үзэгч та бүхэн харж байна. За эртнээсээ наашаа уламжилт сар шөнийн баяраар овоондоо эдээ сүнийхээ дээжийг өргөдөг юм уламжлал байсан. За гэвч энэ уламжлал орчин цагт ямар нэгэн овоог зөвгөрл хогийн цэг болгон хувиргадаг ийм гажиг тогтолцоог бий болгочихсон байгаа юм. Жишээлбэл энд үзэгч та бүхэн харж байна. Хивэн бов чансан мах гэд за түүхий бууз хүртэл энэ овоон дээр байна. Цаашлаад овоон дээр хоньны толгой, өгс нохойн сэг гэд байж боломгүй хог аяглуудаар дүүрчихсэн байгаа юм. Нийслэлчүүд эрт үеэс овоо босгосон газрыг эрчим хүчний төв, онгод хэмэр сэргээгч, тэнгэр эрхэс сүр сүлдтэй холбогддог орон зай гэж итгэж ирсэн. Тийм ч учраас овоог нар зүг 3 тойрч сүү цагаан эдээнийхээ дээж болон биелийн чулууг нь өргөж хүндэтгэл үзүүлж ирсэн уламжилтаа. Харин өгсөн нохооноос эхлээд хоолны үлдэгдэл хүртэлх байж болох бүхий л хог хаягдлаа овоонд гаргаж хаях нь уламжилт ёсыг уландаа гიშгсэн үйлдэл юм а гэж ахмадууд халаглаж байна. Биелийн чулууг бол одоо төвж аваад яг энэ овоогоо бол эргэхдээ чулуугаа бол өргөөд тэгээд дараа нь бол 3-аас 7 21 удаа тарин уншаад тэгээд дараа нь бол энэ одоо хөөж одоо сайхан өнөртүүлэх зүйлийг бол одоо сайхан уугуулаад тэгээд одоо маань тарны авшаал хангаад дэлхийдээ мөнгө хөвтөн гэрдээ мөнгө тэнгэр ижидээ явж энэ юм. Зарим нэгэн одоо боломжгүй тийм одоо хүмүүсд байх юм да. Тэгээд тэднэр л одоо хангаад дэлхийгээ одоо зах ёсоор нь одоо юм дунд байлгалгүй ингээд одоо янз бүрийн хог новш тараад янз бүрийн одоо юмнууд авчирч хаяад тэгээд ер нь л нэг яахан темирхүүл байх юм да. Зөвхөн байх юм да. Тасганы овооны зүг цувах сүсгтнүүдэд зориулж 20 гаруй ширхэг хогийн сав, ягун хүний зам, хашаа хайс цэргийг 320 гаруй сая төгрөгөөр засаж тогтжуулсан ч 2 жилийн хугацаанд хогийн цэг болгоод хувиргачихлаа. Уул овоогоо дахин шүтэх нь хүний эрх байлаач ойр орчныг нь ноцтой бохирдуулчхаад олдсны их нь мандаа гэж хий сүсгэлэх нь хэр оновчтой вэ?